Тав тухтай байдал бол сайхан зүйл. Өвлийн үед нь дулаахан гэртээ харих сайхан, ядарсан үедээ зөөлөн орон дээрээ хэвдэх сайхан. Хайртай хүмүүстэйгээ нэг ширээний ард хооллох сайхан, өвдвөл имлэгтэй, өлсвөл хоолтой. Хэрэгтэй зүйлээ хитгэн товч дараад гэртээ хөргүүлчихдэг. Хизээч хаанаас ч хүнтэй холбогдож чаддаг. Хэдхэн секундын дотор дэлхийн бараг бүх мэдээллийг олж чаддаг. Хэдэн жилийн өмнө олон цаг зарцуулдаг байсан ажлыг өнөөдөр хиймэл оюун ухаан хэдхэн минутын дотор хийж өгдөг болсон. Энэ бүхэн бол хүн төрөлхтний хөгжлийн үр дүн. Бидний амьдрал өмнөх үеийнхээс илүү тав тухтай болсон. Энэ бол баярлах зүйл. Гэхдээ нэг асуулт гарч ирдэг. Амьдрал илүү хялбар болсон нь биднийг илүү хүчтэй болгосон уу? Эсвэл баг багаар эмзэг болгож эхэлсэн үү? Тав тухтай байдал өөрөө асуудал биш. Харин бид тавгүй мэдрэмжийг тэсвэрлэхээ болж эхлэх үед асуудал үүсдэг. Өмнө нь хэдэн километр алхдаг байсан хүн өнөөдөр ойрын зайд ч машин хайдаг болсон. Уйдсан үедээ ганцаараа суухын оронд шууд утсаа гаргаж ирж үзнэ. Нэг асуултын хариуг өөрөө ирж хайхаасаа өмнө шууд л хиймэл оюунаас асуудаг. Хүлээх шаардлага гарахаар бухимддаг. Хэдхэн минутын чимээгүй байдлыг хүртэл төвчгэд хэцүү санагддаг болсон байна. Анзаарахад жижиг зүйлс. Гэхдээ эдгээр жижиг сонголтууд биднийг баг багаар өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд comfort crisis буюу тав тухын хямрал гэдэг ойлголт их яригдах болжээ. Өнөөдөр бидний олонхын хувьд өлсөх, даарах, аюулгүй газар хайх нь өдөр тутмын хамгийн том асуудал байхаа болжээ. Харин эсвэргээрээ бараг бүх зүйл хэтэрхий амархан болсон нь шинэ асуудлыг бий болгож эхэлсэн байна. Бидэнд тавгүй байдлыг мэдрэх боломж улам багассаар. Гэхдээ тавгүй байдал яагаад хэрэгтэй гэж? Учир нь яг тэр үед л бид өсдөг. Булчин ачаал авахгүй бол хүчтэй болдоггүй. Хөлийг хэрэглэж байж сурдаг. Зүрх сорилттой тулж байж зоригтой болдог. Амьдралч ялгаагүй. Бид яагаад шин зүйл эхлэхээс айдаг юм бол? Магадгүй асуудал нь зориг биш, харин тархи маань байх нь. Тархи хамгийн түрүүнд эзнээ амьд үлдээхийг хүсдэг. Тиймээс танил зүйл үргэлж аюулгүй мэт санагддаг. Шинэ ажил, шинэ бизнес, шинэ харилцаа бүгд л эрсдэл мэт харагдана. Тиймээс тархи байгаа газраа байж бай гэж шивнэдэг. Энэ нь сул дорой гэсэн үг биш, энэ бол тархины хэвийн ажиллах арга юм байна. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий. Тархи өөрчлөгдөж чаддаг. Эрдэмтэд үүнийг нейропластик чанар гэж нэрлэдэг байна. Энгийнээр хэлбэл бид шин зүйл давтах бүрд тархинд шин холбоос үүсдэг. Өөрөөр хэлбэл эхэндээ аимшигтай санагдсан зүйл олон удаа хийсний дараа энгийн зүйл болчихдог. Анх дугуй унах, анх машин барих, анх англиар ярих, анх камерын өмнө суух, анхны подкастаа нийтлэх, анхны илтгэл тавих. Эхэндээ бүгд аимшигтай, харин дараа нь хэвийн зүйл болдог. Магадгүй бидний хамгийн том төөрөгдөл нь би бэлэн боломгцоол эхлэн гэдэг бодол байх. Үнэн дээр бид бараг хизээж бүрэн бэлэн болдоггүй. Анхны ажилдаа орсон хүн, анхны илтгэлээ тавьсан хүн, анхны марафондоо гүйсэн хүн, анхны бизнесээ эхлүүлсэн хүн. Тэд бүгд айж байсан. Гэхдээ эхэлсэн. Өсөлт гэдэг нь айдас алга болохыг хүлээх биш, харин айдастайгаа хамт нэг алхам хийхийг хэлдэг. Энд нэг зүйлийг онцлмоор байна. Энэ подкаст тав тухыг буруутгах гэсэнгүй. Амрах хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрөөх нь чухал. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Гэхдээ тав тухтай бүстэй хит удаан байх тусам нэг л мэтгэд тэр нь зогсонг байдал болж хуурдаг байна. Тав тух бол түр амс хийх л газар. Харин насан туршдаа үлдэх газар биш гэдгийг санаарай. Тэгвэл тэнцвэр гэж юу вэ? Магадгүй энэ байх. Өдөржин ажиллачаад оройн тайван амрах. Өнөөдөр энгийн л өдөр өнгөрсөн байж болно.
Гэхдээ маргааш өөрийгөө баг зэрэг сорих, өөрийгөө зовоох гэж биш, өөрийгөө амьд байлгахын тулд шүү дээ. Учир нь хамгийн үнцэнтэй өөрчлөлтүүд анхандаа тухгүй санагддаг. Өнөөдөр өөрөөсөө нэг асуулт асуугаарай. Та сүүлийн үед ямар тавгүй мэдрэмжээс хамгийн их зүгтсэн бэ? Тэр мэдрэмжийн цаана таны дараагийн өсөлт хүлээж байгаа юм биш үү? Та өнөөдөр амьдралаа бүхэлд нь өөрчлөх шаардлага байхгүй. Харин тав тухтай бүсийнхээ зах руу нэг алхам ойртоход л хангалттай. Тэр нэг алхам таны төсөөлж байснаас ч илүү ихийг өөрчилж мэднэ. Дараагийн удаа дахин хамтдаа эргэцүүлье. Энэ үдшийг тайван сайхан өнгөрүүлээрэй, сайхан амраарай.